За. Улсын зэрэгэлдээ хотоос эхний 3 бичвэр дархан эрдэнэ 100 модыг хасаад асиакс ийм юу орж иж, төсөл орж иж, дөрөвт хар хором дээр ямар байдлаар одоо үлдээж байгаа юм бэ гэдгийг нэг тодруулаад хариулаад өгчөөд. Дараагийн асуудал нь болохоор би болохоор энэ тосгон байгуулах биш. Энэ тосгон дээр одоо байгуулагдсан жишээлх юм бол Сэлэнгэд байгаа 6. За тэр нь түүн дотроо энэ Дулаан хааны иргэд дээр ярьж байгаа. Энэ дээр нөгөө төрийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас шилжүүлэн авах зарим чигүүрэг. Эдрийгээ тэгвэл одоо ингээд шилжүүлээд оронтоо гаргаад тэр хүмүүсийг ажилуулад цалин цавуутай болгоод ажиллаад явна гэж ойлгож болох уу? Тэгэхгүй бол одоо тэнд иргэдэн хол сумрууга очиж ингэж чирэгдэл маш их үүсэж байна. Тэгэхээр тэгж ойлгож болох уу гэсэн тодруулах асуулт. 2 асуулт. Хариулт таанаас бай. За амсаан сайдын микрофоныг нэ хариулт. Хар хорийн хот бол өөрөө хүннөө хот гээд хар хоригтой эргцүүн байдлын тухай хууль гэдэг бид баталсан. Тэр хуулийнхаа дагуу бид дагаад тусдаа одоо хэрэгжээд явах ийм залт юутай явж байгаа, бодлоготой явж байгаа. За тэр тосгон байгуулах тухай асуудлаар манай ажлын хэсгээс хариулж байна. За ажлын хэсгийн микрофоныг нэ. Эдгээр микрофон гэж. Нэг үү? Ажлын хэсгийн энэ дээр юун дээр юм биш үү? За гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яам Эрдэнэ болгон. За хот тосгоны эргэцэн байдал шалаад танилцуулаарай. Хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн болон газрын дарга Эрдэнэ болгон. За хот тосгоны эргэцэн байдлын тухай хууль бол сая энэ оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дааж мөрдөгдөж байгаа. За хот тосгоны эргэцэн байдлын тухай хуулиар бол тосгон байгуулах асуудлыг засгийн газар шийдвэрлэхээр зохицуулттай. Тийм учраас бол энэ хууль бол хүчингүй болоогүй эргэцэн байдлын тухай хууль бол ингээ үйлчлээд эхэлсэн гэдгийг гишүүнд мэдээлэл өгье. За хар хором бол тустай хуультай учраас энэ бол тустай хуулиараа явчихна. За нөгөөх нь